болчихно. За Скотland 90% давтаалдах шатны шүүх 90% шүүх хуралдааныг нээж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Скотland Сум дундын анхан шатны шүүхийн 25 оны 6 сарын 26-ны өдрийн 206 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч бие долгор сүрэнгийн гэмтэргийн улмаас учирсан хохиролт цалин жижигчээ алдсны тэтгэврийн зөрүү хариуцагч тус бүрээс 49 сая 437,500 төгрөг нийт 98 сая 875,000 төгрөг гаргуулахыг хүсэн нэхэмжлэлтэй хариуцагч Стрила би оюун навт холбогдох иргэний эргийг нэхэмжлэгчийн давзаалт гомдлоор хяналтсан нарийн бичгийн даргаас эрс танилцуулыг бусдад сууж олно. За сууж гараа. Эрттэй хамттай сонирхолтой нь долоосрын үеийн хэрэгтэй камер өгөх хэрэгтэй байна. Хурлын авто банк камертай камерыг эвдэлж. За эртний албатай санал хүсэлт байна уу? Нэхэмжлэгч 7 сар. Эртний албатай санал хүсэлт байна уу? За нэг асуулт. За өнгөлөгчд. За хариуцагч талд эртний албатай санал за санал хүсэлт байхгүй ч шүүх хуралдааныг үргэлжлүүлье. Өнөөдрийн шүүх хуралдааныг шүүгч аян тэмдэглэлд даргалж шүүгч Ган зэрэг Баатар Сүх нарын бүрэлдэхүүнтэй нарийн бичгийн даргаар Батцэг нарыг оролцуулан явуулна. Шүүх бүрэлдэхүүн нарийн бичгийн даргыг хууль заасан үндэслэлээр татгалзах хэрэгтэй. Татгалзал байна уу? Хариуцагч нэхэмжлэгч тал байхгүй гэж байна тий. За дэг эрх үүргийг танилцуулъя. Танин байгаа бүх шүүхийг хүндэтгэх хуралдааны танхим тогтоосон журмыг сахих хурал даргалагчийн шийдвэр захиалах үүрэгтэй байгаа. Шүүх хуралдаанд оролцсон шүүхэд хандаж шүүх хэлэх тайлбар авахтай судлалсан болсон. Гар утсаа унтраах хууль дуугүй тохиргоон дээр тавиарай. За элтгэх шүүгч хэрэг хэлцэх дарааллыг тогтоё. Элтгэх шүүгч хэргийн талаар танилцуулна. Давзаалах гомжийн үндэслэлийг сонсно. Тэгээд оролцогч нарын тайлбар санал дүгнэлтийг сонсно. Харилцаа асуулт хариулт тэгээд нотлохын шинжилгээ судлах гэсэн энэ дарааллаар хэргийг хэлцгээе. За энэ хэргийг бол давзаалах шатны шүүх 9 сарын 3-ны өдөр хүлээн авсан. Нэхэмжлийн шаардлагын хувьд бол гэмтэргийн улмаас учирсан хохиролт 98 сая 875,000 төгрөг гаргуулахыг хүссэн. Анхан шатны шүүх нэхэмжлийг бол бүхэлдэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн байгаа. Нэхэмжлэгч давзаалт гомдол бол анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрч давзаалт гомдол бол гаргасан. За гомдлын үндэслийн хувьд бол 2 сая 500 талигачийн 1 сарын дундаж талиус бол 2 сая 500,000 төгрөг болох нь бол нотлогдож байгаа. Анхан шатны шүүх бол холбогдох хуулийг бол буруу тайлбарлаж одоо хэрэгэлсэн. Шүүхээс иргэн хуулийн 498 583 заасныг бол буруу тайлбарлан хэрэгэлсэн гэж үтсэн байна. Тэгээд хариуцагч Ган тулгын талигаач хариуцагч Ган тулгын хам анхны дасны хулгаас гарах сүүлийн 3 сарын хугацаанд уншчаас 200-аас 2 сая 500,000 төгрөгийн орлого олдог байсан нь тодорхой харагдаж байгаа. Мөн энэ бол усын тэмдэгтийн урамжийг бол усын тэмдэгтийн урамжийн тухай хууль зааснаар бол тэмдэгтийн урамжаас чөлөөлөх гэмтэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан хэмжлэг бол усын тэмдэгтийн урамжаас чөлөөлөгддөг адил шүүхс усын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь бол хууль сосон гэсэн агуулгаар
давзаалт гомдол гаргасан. Долгосрон давзаалт гомдоо дэмжиж гэнэ үү? Саяны уншсан дээр нэмж ярих зүйл яриарай. Нэхэмжлэгч мик асуугаарай. За, өмгөөлөгч нь нэмж хэлэх зүйл байна уу? Давзаалт гомдлоор дэмжиж байгаа давзаалт гомдлыг одоо шүүхэлтэй нэмсэн дэглэгүүд ажиллана. За. Одоо ярих зүйлээ яриа. Өмгөөлөгчийг сонсъё. Тэдэмж. Давзаалт гомдлоор тайлбарлаж өгөх. Тэгнэ. Тайлбар саналаа хэлж.
때문에 그래서 순사를 저희들은 도로가 이마 그래서 순사를 나름대로 예능이 있을 것은 나름대로 기능들이 이렇게 타이밍도 진짜 의미가 있어서 잘 모르지 이게 미리가 있을 가능해 이때 많이 사사시 와서 절대 다음도 절대 내는 절대 걸고 절대 내는 양념을 이미 이제 미리 알아가는 나는 실제로 이제 그래서 다가 하는 중국에서도 발제할 미래라고 이미 어서 다가 공부에 우리로 그래서 우리도 그러면 그 준비를 피해 다음 그 다고 미래가 다고서 판 대비도 주시는 미래가 아니라 그때는 그때 가서 문제는 수고하는 뜻이었다 하여튼 아이들로 이제 뜻에서 다가가서 그때는 인물이 가까운 인물이 다들 이제 기대를 이제 그게 수도 피해 이제 나가서 모르는 그 비밀 그림이 나가서 이제 Mr. Particular Institute for the Development as in the Chief Secretary Research and the community that the wings are as a community 인생이라고 박제하는 관계들이 다가 가르치다가 기억자들이 중국에서도 인표서도 인식이 모든 인식자들 미리장으로 통한 인식이 인식이 되다고 느낌이 고생스러운 데서 대사다가 이기는 누르고 있는 자세로 사이트로 보시다가 사람이 중국에서도 내년에 논문을 작성들이 쌓았잖아. 아마도 인터뷰 오는데 바꿔서 그분이 2년 전에 알려졌던 일이 다뤘을 때 문제는 논문이라는 거 다뤘을 때 그랬다. 너무 잘 썼다. 2년에 강조하는 거 사실 나와서 그걸 알아서 이제 바꿔서 오늘 어떤 동양 전주사하고 국민 자격자고 플러스 후이시에다가 안석신 사자를 그것은 다시 보지만 아시아 연수자의 자사하기가 이노의 스타일에 없으나 그래서 아시아 주가 그림이가 원인이 나서 대도시 예전에 확보하는 정도 그것도 일종의 설명을 잘 있는지 있는지 강조되는 거라서 다시금 아시아 연수자 작가는 이제 대체마치 요를 갖다 빠져서 소지 따지면서 다다 벌새 전체 내는 부분에 아시아는 게 아시아는 연수자인데 다가 가르치다 학교에서 인지학기 실습이 활동 실습이 약관을 이제 중요한으로 그것은 소로고 그들이 우리 소로고 잘 썼던 그들의 나는 있어서 Nella concretezza Заяа тэнхтэй оранжийн асуудлын өдрийг бол угаасаа сая би уншиж шүү дээ. Тэгэхээр жоохон яриг тавьчихсан. Бас тэнхтийн оранжийн асуудлыг бол би сая давжаалт гомжийн онцлогтой уншиж сонсгосон. Тэгэхээр давтаж ярих шаардлагагүй.
одоо хөрөнгө оруулалт жишээ авдаг хөрөнгө хамаагүй үүсдэг. За хариуцагчийн тайлбарыг сонсъё. Өргөцөл энэ зөвхөлтөнд хандаж. Анхны шүүхийн үндэслэл гэж бодож байгаа шүү. За сууч. Басна уу? Тэнэр. За. За нэхэмжлэгчийн одоо гаргасан нэхэмжлэлтэй болоод нэхэмжлэлийн өгүүлэгч тайлбараа хэллээ. Тэгэхээр бол 2025 оны 6 сарын 26-ны өдрийн Сүхбаатар аймаг Төсөн дунд анхан шатны шүүхийн шийдвэр бол үндэслэлтэй гэж бол хариуцагч өмгөөлөгчийн хувьд үзэж байна. За сая өмгөөлөгч бол тэр дэрэлэг одоо хариуцагчаар засах хэрэгтэй гэдэг юм асуудал яриад байна. Тэгэхээр бол ажил олгогчийн хувьд бол анхан шатны шүүх үгүй оюуныг бол одоо ажил олгогч гэж үзсэн. Ягаад тэгэхээр тухайн үед одоо тэр гэмтэрийг Ганбаярын одоо хариуцаж барьж байсан 40-48 сүү улсын дугаартай Nord Benchmark-ийн ачааны машин бол одоо оюуны нэр дээр оюуны эзэмшилт байгаа гэдэг бол хэргийн материалаас тодорхой харагдана. Хэний хувьд бол дэрэлэгийн хувьд бол одоо оюуны төрсөн хүүн байгаа. Тэр дансны уулгаар одоо дэрэлэгээс мөнгө шилжлээ энэ төр гэдэг асуудал ярьж байна. Үүн учраас бол оюун одоо бас тухайн цалин үлсийг бол одоо дэрэлэгээр ийм магадлалтай байгаа. За талигаач ган тулгын хувьд бол ер нь бол иргэний хуулийн 498-1-ээр бол одоо ямар ч хэлээс амаар одоо ажил олгогчтой тохирч ингээд бол холын тээвэрт бол 300 мянгаар, ойрын тээвэрт бол одоо 100 мянгаар, 150 мянгаар бол одоо 100 мянгаар бол тээвэр хийхээр бол ингээд тохироод машины эвдрэл гэмтрийг бол жолооч хариуцахаар ингэж тохироод 8 сар ажиллах юм байна лээ. За 8 сар ажиллах хугацаанд 4 сая 10 төгрөг цалин гэж авсан нь бол одоо дансны хуулгаар бол тодорхой харагдаж байгаа. За бүгэн тухайн үед бол хэмбэл Ганбаяр бол одоо ажил үүрэг үүсгэж байгаагүй. Машин тэргээ одоо өөрөө засварлж явцад одоо ган тулга таарч ингээд бол одоо хамсалтай асуудал болсон байдаг. За анхан шатны шүүх бол одоо ган тулгын сарын цалинг бол 2.5 сая төгрөг 3 сая төгрөг бол болж байна гэдэг нь бол одоо цогтохдохгүй байна гэсэн. Энэ нь мөн одоо авчих хэрэгт авагдсан бичгийн натал баримт болохоо одоо банкны дансны хуулгаар бол одоо хэдэн төгрөгийн цалин авдаг нь бол тогтмол цалин биш. Одоо түрүүгийн хэллээ шүү дээ 300-аар одоо ингэж одоо ажил нүүрсэнд одоо явсан үедээ ингэж цалинждаг талаар бол би тодорхой хэлсэн. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр бол үндэслэлтэй үндэслэлтэй гарсан гэдэг үснээс бол одоо хэлэгчийн шаардлагыг бол давзаалсан гомдлыг бол одоо хэрэгсэхгүй болгож өгнө гэсэн байна. За оролцогч нар харилцан асуулт тавьж олно. Нэхэмжлэгч талаар асуулт бий юу? Хариуцагч нэхэмжлэгчээс асуух асуулт бий юу? Ахгүй. Та нар уулзаж эвлэрэхээр харилцан тохиролцсон зүйл бий юу? Ер нь тохирох боломж бий юу? Баггүй. За. Нэхэмжлэгч тал хариуцагчтай эвлэрэх боломж бий юу? Зөвхөн аль шатнд бол эвлэрч болно л доо. Ер нь систем нүгээр хариуцагч эвлэрэх санаагаар тасгал үнийгээр бидний эвлэрэх санаатай хариуцсан зүйл одоо энэ хэрэг цаашаа барах дөрөвдөд талаар ямарвал анхнаасаа ууган хамбал ингэ хаадаг гэдэг зүйлээс тэгээд одоо ингэ амар зүйл хаадаг хасбаа байхгүй нэг дөрөв хааны хавтаа тэгээд ер нь одоо хариуцсан зүйл тодорхой нийгэмээр
За саналгуу гэж ойлголоо. За юу. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ яриаг зогсоё. Уусаа саналгуу хэрэгэл шинжилэн судлуулах нь албаар байна уу? Баггүй. Хариуцлагч талд байхгүй, нэхэмжлэх талд бий юу? За юу хэрэгтэй байгаа дансны нэхэмжлэгч болон талигачийн дансны болгоод хэрэгтэй авсан тэрийг дараа нь шинжилэн судалснаар тооцоод бичиж. За шүүгүрэлтгүүнд оролцогч нараас асуух асуулт бий юу? Нэхэмжлэгчтэй эвдрийн санд байгаа ч байхгүй шүү. Яг таа. Юу нэг хариуцлагч эвдрийн сандаа Хариуцлагч байхгүй байсан уу? Баггүй. Байхгүй гэсэн. Түрүүн тайлбар хэлсэн шүү дээ. Сонсогдоогүй юу? За. За юу яа ганц нэг асуулт байна. Хэрэг давагдсан баримтаар сарын цалингаа талиачин сарын цалин 2,200-аас 2,500 гэдэг юм л да. Яг аль баримтыг хэлээд байна уу? Дансны болгоо аль баримтыг хэлж байна уу? Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс асууя. Яг яаж тооцоод 500 гаргаад байгаа юм? За өөр орлого байна уу? Өөр ямар баримт байгаа юм бэ? Орлого яаж тооцоо? 2,500 яаж тооцож гаргаад байгаа танах нэхэмжлэгч тал. Сарын баримт чинь ерөөсөө энэ чинь дасны урлагийг хэлээд байна уу? Өөр баримт бий юу? Тооцоонд оруулсан. Хариуцлагч талигачид ер нь хэдэн төгрөгийн цалин өгсөн? Сар дундчаар тооцож үзэхэд хэд болж байна? Хэдийн хугацаанд хэдийнээс сараас 11 сарын 2-ны хүртэл ажиллаж байгаад аваад тарсан л та. Тэгээд тэр хооронд 3 удаа 4 удаа цалин өгсөн. Ажилгүй үед өрдөө явдгүй байсан тэр үед 18 онд. Одооны тээвэртэй ажилгүй байсан. Тэгээ яг үедээ явцгаад явахгүй үедээ хэрвээ ойрын тээвэрт явбал 150, хотын тээвэрт ойрын тээвэрт 100 байсан юм. Хотын тээвэрт олонгууд 300. Тэгээд ажил гарахгүй явдгүй байсан тэр үед. За энэ таад бол бүгдээрээ хэрэг тавцсан насхантай шаардсан танилцсан тийм үү? Тэгээд дансны болгон дээр юм байна шүү дээ. 8 сарын 27-нд 18 оны 8 сарын 27-нд сая 500 шилжүүлсэн мөн үү? Цалин. Эсвэл энэ би наадад ч өчрөг олохгүй байна. Би наадад нэг тэрийг тодруулаад өгс. Энэ 56 43 тэгтиг 78 94 таны дансуу. Хэд 56 43 тэгтиг 78 94. Биш хүүгийн Энэ хинээ хүүгийн данс нь уу? Хоёр данснаас ээлжилж хийсэн байна. Дэрилэ гэсэн нэртэй байна. Тий. Тэгээд энийг би учрыг нь Тухайн 8 сар гэж сая 500. зүгээр нэг очроо гэж одоо чи За 9 сарын 1-нд ямар учрыг юм. сая 360 мянга. Яг энэ данснаас. Мөн үү?
Та одоо хуулгач бас байгаа дээ. байна. Өмнөд ч харсан тийм үү? Ганц толго гэх нэрийн хөргөчийн амь хөргөчийн нэр байна. Тэгээд дахиад энэ данснаас сая төгрөг 10 сарын 8-нд шилжүүлсэн байна. Бас дэрэж агсан данснаас 10 сарын 30-нд сая төгрөг. Энэ дөрвөн гүйлгээ мөн үү? Дөрвөн гүйлгээл байгаа. Дөрвөн гүйлгээл. Оюуны 56 43 Дөрвөн гүйлгээгээр нийт дүнгээр хэдий? Дөрвөн гүйлгээгээр байна. 2 сая 3 сая 4 сая 860. Энийг шилжүүлсэн бай тийм үү цалинд? 8 сар ажиллахад ийм л мөнгө олсон байгаа даа. Өөрсдийг нь өгсөн данснаа болгоно яа. 8 сар. Хэмжлэгч сая сонссоо тийм үү? 4 удаагийн гүйлгээгээр 4 сая гаруй төгрөг шилжүүлсэн гэж байна. Тэгэхээр яаж ч одоо энэ сүүлийн 3 сар хэрэг 2 сая 500 гэх юм шал өөр 7 сая 500 гэх юм орлого нотлогдох ёстой шүү дээ. Өөр баримт юм уу? Хэрэгтэй. За өнгөч чи сонсоо. За нэгээс ч хэлэх юм да. Хиний данс. Одоо хэрэгт хиний данс гэдэг байна. Дансны эцгийн нэр. Очгсон нэрээр шилжүүлсэн гүйлгээг хэлээд байгаа юм уу? Тэр ямар очтой тэр очгсон утгатай 800 мянган орлого молоо. Очир гэдэг нь манайд байсан жолооч. Юу Минцахны очир юм. Тэр 800 тийм үү 800 тэр хүний мөнгө биднэрт ямар ч хамаахгүй. Энэ хоёрын хооронд юу байсныг бид нар мэдэхгүй. Бид нар юу гэж тэрлүү очроор шилжүүлчихэд би харин наадаас бүр гайхаад байгаа байхгүй юу? Асуухад асууж чадахгүй байгаа. Тэгээд бүр ингээд очир гэдэг хүн аюул мөнгө хоорондоо шилжүүлсэн байлаа. Тэр ямар өчтэй мэдгүй. Манайхан ажиллах үедээ ажиллана, ажиллахгүй үедээ тэгээ яваад өгдөг. Тэр хооронд эдгээр ямар ажил хийжсэн бид нар мэдгүй. Тэр чинь одоо 3 сар хийсэн гэдэг байгаа шүү дээ. Тэгээд тэр хооронд чинь ажиллах үедээ л дуудана гэхээс ажиллахгүй үедээ дууддаггүй байсан. Тэгээд гэнтэд очир гэдэг хүний цалин гараад ирсэн. Манай зөв ямар ч хамаахгүй. За асуулт дуслаа шүүх хүртэн асуулт дуслаа ингээд шүүх хүртэн зөвлөдөн шүүх уралдааныг төр засварлаа.